Сайн байцгаана уу? Намайг Баасан Жаргал гэдэг. Би Солонгост амьдардаг. Би нүүрэндээ юм дургүй юм бол байхгүй сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ сарын өмнөөс хамраа янзлуулах тийм сэтэл төрөөд тэгээд наанатай холбогдсон байгаа. Миний хамар бол жоохон өнжөө болохоор ерөнхийдөө дээшгээ огсохоор байвал зүгээр. Гэтэ хин нэгний дүүрэхгүй яг надын царай төрхөн таагал сэтгэл хангалуун болно. 특히 옆에서 보면 코가 너무 길어요. 너무 처져 있죠. 이런 긴 코를 교정할 때는 연고를 사용해서 이 처진 코끝을 높여주고 그 다음에 여기 뼈 살짝 튀어나온 거 요 매부리 살짝 깎아주고 코끝 높이에 맞춰서 요 실리콘 보형물이 자연스럽게 살짝 들어가고. За тагалгын цаг болсон учраас одоо хаалгаан руу явлаа. Жохон байж байгаа тагалгын дараа уулзцгаая. За ингээд хэсэг хугацааны дараа уулзцгаая. Миний хамар тэр үед их энэ хавдар мавдар буугаад илүү гоё болцсон байх байхаа. Тэр үед уулзцгаая. Сайн байцгаана уу? Наана эмнэлэг дээр хамрын хаалгаа хийлгээд 2 сар болж байгаа Баасан Жаргал байна. Хүн болохоор хамрын хаалгаа ерөнхийдөө би хийлгэн гэж боддгоо байсан. Гэтэ манай найзууд ерөнхийдөө би чи ер нь хамрын хаалгаа хийлгээд энэ монхороос асуулаад тэгээд жоохон өнжөөгөө ингээд дээш нь болгочвол ерөнхийдөө ер нь төрөгчих гоё болох шинжтэй гэж надад хэлжсэн. Тэгээд бас мөрөө байсан миний хамар. Тэгээ мөрөөс асуусан байгаа. Ерөнхийдөө хамрын хаалгаа хийлгээд миний нүүрэнд ерөнхийдөө бараг 50% өөрчлөлт орсон баг. Тэгээ ерөнхийдөө хамрын өндөрлүүлэхээр хүний нүд ингэж урт болд юм бэлээ. Тэр бол аяг мэдрэгдсэн. Хоёр талаараа урд нь жоох юм өнжөө байсан болохоор зураг мурган дээр жоохон тиймэрхүү гардаг байсан юм шиг одоо бодоход ер нь тэгж санагдчихэв. Одоо л хамар бол гоё болсон байгаа. Тий. Анх хагалгаанаас гарч ирээд ерөнхийдөө жоохон маргаашнаас нь хавдаж эхэлж байгаад тэгээд 3 хоног хүртэл жоохон өвдөл мэдэрч байгаа 4 хоногоос нь ерөнхийдөө зүгээр болсон байгаа. Ерөнхийдөө хагалгаанд орсон орооноос нь жин тавьж эхэлсэн байгаа хүйтэн жин. Тэгээд эхний 3 хоног хүйтэн жин тавиад тэгээд сүүлийн 3 хоног бүлээн жин тавиад ерөнхийдөө миний хавдалт буурсан. Ер нь 7 хоногт оюутал ах хүртэл миний хавдалт ерөнхийдөө буутсан. Тий. Янз бүрийн хөхрөлт байгаагүй. 7 хоногийн дараа оюутлаа аваад тэгээ ерөнхийдөө 7 хоног жоох улаалтай явж хагаад тэгээ ерөнхийдөө 7 хоногийн дараа миний оюутлын сөрөв юу мэддэхгүй. Надад ер нь мэддэхээ байсан. Найзч хүртэл сөрөвгүй идэгсэн байна гэд хэлчихсэн. Ерөнхийдөө хагалгаа хийлгэхээс өмнө би ер нь хагалгаа хийлгэсэн дараа Instagram дээр ер нь зураг оруулна гэж хэлж ирсэн. Гэтэ одоо ч гэсэн ерөнхийдөө төлхөө Instagram дээр зураг оруулж байгаа. Хамар хэлэхээс өмнө ерөнхийдөө намайг солонгосчууд ер нь хаач явсан намайг Узбек юм уу эсвэл Украин гэдэг байсан. Манай найзууч гэсэн ер нь тийм төрхтэй гэдэг байсан. Тэгээд бүр хамраа хэлсэн чи бүр яг тийм Европ төрхтэй болсон байна гэж хэлсэн байгаа. Хөөхөн болсон байна гэсэн үг. Тий. Хагалгааны үр дүнд бол би 98% оноо өгмөр энэ. Ерөнхийдөө одоохондоо жоохон хавдартай байгаа учраас ерөнхийдөө 6 сарын дараа миний хавдар буугаад яг өөртөө яг тохирсон юм шиг болох. Гэхдээ эмчтэй маш их баярлж байгаа. Миний царай төрх яг тохирсон хагалгаа хийсэн. Хитрхи юм огсгор хүн харахад нэг хиймэл гэж харагдахааргүй хүмүүс надад хэлж байгаа. Яг царай төрх чинь таарсан гой хамар хийж өгчээ гэж. Хамрын хагалгаа хийлгэсэн туршлагаасаа та бүхэнтэй хуваалцлаа. Ерөнхийдөө өөртөө итгэлтэй байхын тулд өөрсөндөө өөрчлөлт хийгээрэй л гэж хэлье да. Та бүхэн миний бичлэг таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй.